За сайн байцгаана өрхөм үзэгчдээ эрх зүйн хөтөж хуулийн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг гадаадын иргэн харьяатын газартаа хамтран хүргэж байна. Тэгэхээр жуулчны визийг хэрхэн яаж авах уу гэдэг асуудлыг бол бид энэ удаа хөндлөн. Учир нь бол одоо яг жуулчин аял жуулчлалын сезон бол эхэлж байгаа. Тэгэхээр ер нь жуулчны визийг цахимаар авахаас гадна за яг энэ бомбд дээрээс бас авч болдог ийм үйл ажиллагаа бол хэдийнэ эхэлсэн байна. Тэгэхээр бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ удаа үзэгчдэд хүргэх гэж байна. За сайн байна уу? За. Сайн. Тэгэхээр ер нь энэ ямар улсын ямар иргэд тийм ээ одоо нисч ирээд шууд эндээс одоо виза авч болох вэ? За гадаад дээр эрх зүйн байдлын тухай хуулийн 15-ын 1-7 зааснаар жуулчин английн 30 хүртэл хоногийн визийг хилийн бомбт дээр олгож болно гэд сүүлд манай шинэ журам гарсан байгаа. За энэ журмын дагуу Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон консулын газар байхгүй улсаас ирж байгаа иргэд бол олон улсын нисэх буудал дээр жуулчин английн визийг авч болно. Магадгүй тухайн хүн жуулчин английн визээр орж ирээд 30 хоног биш өшөө одоо нөгөө танаа оронд үзэж харах юм маш их байна. Хонгоо сунгая гэх тохиолдолд яг тийм сунгах боломжгүй юу? Сунгах боломж байгаа. Гол нь засгийн газрын хэлцээрээр визгүй зорчдог улсуудын иргэд Монгол улсад ирээд 30 хоногоос дээш байх юм бол зорилго урьдчилж тогтоогоод визийн зөвшөөрөл заавал авсан байна. Монгол улсын визийг заавал авна. 30 хоногоос дээш бол тийм ээ. Дээш. Визтэй 30 хоногийн визтэй орж ирсэн жуулчд бол 30 хоногийг дахин сонгуулж болно. Монгол улсын визийг гадаадын иргэнд олгох журам, гадаадын иргэн Монгол улсад оршин суух, түүнийг бүртгэх гэсэн засгийн газрын тогтоолтой 2 журам байдаг. Эдгээр журмыг 2010 онд баталж мөрдсөн. Харин 2018 оны 5 дугаар сарын 23-нд засгийн газрын хуралдаанаар шинжилэн баталж 2018 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул, хилийн бомбтод жуулчин английн виз хүсэгч гадаадын иргэн мэдүүлгийн хуудас бүглэн хэд хэдэн бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд хүчин төгөлдөр паспорт, 3.5-ыг харьцах нь 4.5 см хэмжээтэй 1% цээж зураг, Монгол улсад ирэх буцах нислэг буюу галт тэрэгний тийс захиалгын хуудас, Монгол улсад зорчих хугацаанд байрлах зочд буудлын захиалгын хуудас, байрлах газрын хаяг. Шаардлагатай тохиолдолд хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадвартайг нотолсон бичиг баримт. Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт. Визийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлнэ. Байгууллагын шугамаар ирсэн жуулчид нь визийн хугацааг сунгуулахад байгууллагын албан хүсэл ямар шалтгаанаар сунгах гэж байгаа. Тэгээд мэдүүлгийн хуудас 3.5 хэмжээтэй 1% цээд зураг төлбөрийн баримтыг тушаасан байх шаардлагатай. Эхлээд материалыг манай мэргэжлэнт хянуулсны үндсэн дээр төлбөрөө тушаах ёстой. Жуулчны визийг нэг удаадаа 30 хоногийн хугацаагаар сунган сонголт хоорондын хугацаа 90 хоног байна. Тухайн жуулчны виз маань зөвхөн Монгол улсад аялах зорилгоор ирсэн болохоор визийн ангиллыг солих боломжгүй. Хэрв одоо өөр төрлөөр виз мэдүүлэх шаардлагатай бол тухайн зорилгодоо нийцсэн визийг авч орж ирнэ. Монгол улсын виз олгох журамд аялал жуулчлалыг дэмжих зорилгоор G буюу жуулчин английн 30 хүртэлх хоногийн визийг Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар, Монгол улсын өргөмжилт консул шууд олгохоор аялал жуулчлалаар ирэх гадаадын иргэнд олон улсын нисэх буудал дээр олгохоор зохицуулж өгсөн байна. Ингэснээр манай оронд жуулчлах иргэд өөрийн улсад байгаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар болон Монгол улсын өргөмжилт консулд өөрийн биеэр хандан визийн хүсэлтээ шууд гаргах боломжтой болсон. Анхаарах зүйл гэвэл дээрх бичиг баримтын бүрдлийг сайтар хангах, мөн буцхаа нотолсон нотлохоо гаргах хэрэгтэй. Түүнчлэн аялын хөтөлбөр гаргасан байх зэрэг нь давуу тал болдог байна. Африкийн болон Арабын маш олон оронд бол манай дипломат төлөөлөгчийн газар бол байхгүй байгаа шүү дээ. Тэндээс одоо жуулчлалын журмаар манад орж иж байгаа иргэд бол одоо шууд онгоцноосоо буугаад эндээс виза авч болно гэсэн үг үү те? Болно. Гол нь нөгөө дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул байхгүй газараас ирж байгаа. Шаардлагатай тохиолдолд Монгол улсын олон улсын буудлаас бол авч болно.
Тэгэхээр эндээс бас зөвөр надад нэг тийм асуулт гарч ирж байна л да. Тэр хүнийг одоо жишээлбэл яг жуулчлалын шугамар орж ирж байгаа гэдгийг яаж мэдэх вэ? Магадгүй тэр хүн өөр зорилготой ч юм уу те зүгээр ингээ орж ирээ би одоо ингээд виза аваад орё гэхэд энийг ер нь ямар шалгуураар энэ хүн яг жуулчлалын одоо чиглэлээр орж ирж байна гэж мэдэж байна. Гол нь тэр хүн өөрөө би жуулчнаар ирж байгаагаа зорилгоо бол тодорхойлж өгөх ёстой, хэлж өгөх ёстой бичиж өгнө. Одоо тухайлбал одоо нөө жуулчны виз, аялын виз маань бас цахимаар олгогдоод эхэлсэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр гадаадд байгаа иргэн одоо танаа сайт руу ороод цахимаар материалаа бүрдүүлээд эдгээр визийг авах боломж бий юу? Бага. Бага. Гол нь 30-аас дээш хоногийн виз авах гэж байгаа жуулчд бол урьдчилээд төлөвлөгөө ёсороо манад захим виз тандаад виз авч болно. Мардгүй нөө жуулчлалын шугаар нөө группээр ирдэг шүү дээ. Аль нэгэн улсаас. Тэрийг одоо яг зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж тийм компанид нар иргэдээ одоо группээр орж ирж байгаа тийм группүүдийг яг энэ бомб дээрээс шууд визийг олгуулад авах уу? Эсвэл группийн чинь заавал урдчилж авсан байх ёстой байх уу? Группээр олуулаа ирж байгаа тохиолдолд Монгол улсад ирэхээс өмнө одоо тухайн гадаад иргэд ирэхээс өмнө 14 хоногийн өмнө манад бол визийн зөвшөөрлөө мэдүүлсэн байх шаардлагатай. Тий. Одоо энэ дээр нэмж хэлэхэд бол бүлгэр ирж байгаа жуулчдад улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль зааснаар энэ хөнгөлт үзүүлдэг байгаа визийн хураамжнаас. Энэ нь болохоор жуулчин 5-аас 10 хүн тутамд 25%, жуулчин 10-аас дээш хүн ирэх тутамд 50% бол хөнгөлж өгч байгаа визийн хураамжаас. Тухайлбал одоо дипломат төлөөлөгчийн газартаа улс орноос магадгүй нөгөө хүн маань виз авахгүйгээр одоо магадгүй би одоо зөвхөн Монголд очиод бомб дээрээс тийм ээ виза авчна гэсэн ойлголттойгоор ороод ирсэн тохиолдолд тэр хүнийг манайх буцаах уу эсвэл бас харж үзээд виз олгож болох уу? Шаардлагатай тохиолдолд олгож өгч болно. Тий, болно. Сайн байна уу? Онгоцны буудлын дээрээс виз авах шаардлагатай болохоор тодорхой мэдээлэл өгч. Ямар английн виз авах гэж? Жуулч англи виз авах гэсэн. За аль улсын иргэн ямар зорилгоор Монгол улсад? Өмнөд Африкийн бүгд амьдсан. Ямар зорилгоор ирж? Жуулчлаа. Жуулчлалаар ирж байна. Онгоцны энэ бомб дээрээс виз олоход бол тухайн нөгөө Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар бол консулын газар байхгүй улсаас ирж байгаа гадаадын иргэн дээр Монгол улс визийг бомб дээр олгож болно. Тийм учраас тухайн хоёр хүн гэсэн тийм хоёр иргэнийг гадаадын иргэнийг та ирэхээс энэ бомб дээр ирэхээс 14 хоногийн өмнө манай дээр тэр хүмүүсээ өөрөх хүсэлтэй гаргана. Хүсэлтэй гаргахдаа та өөрөгч аж ахуйн нэгж бол өөрөгч аж ахуйн нэгжийг зөх бичиг баримт албан хүсэлт тухайн улсын аж ахуйн нэгж улсын бүртгэлийн гишгэлгээ болон тухайн өргөдөгч иргэний паспортын хуулбар нүүрэн хэсэг гэхдээ тухайн өргөдөж байгаа гадаадын иргэний паспортын хүчинтэй хугацаанд хамгийн багадаа 6 сар байх. Янз бүрийн төлбөр байгаа юу? Тэр 1000 төгрөг гэдэг үргэлжлэг. Зөв. Тухайн иргэн онгоцны буудлын дээр өөрөө ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай. Тухайн иргэн ирэхдээ бол нөгөө визийн зөвшөөрлийн хуулбарыг та тийшээ өгөө явуулсан тэрийг бариад ирж болно. Эсвэл бид нэр паспорт аваад манай байгууллагын манайх тусч аваад тэр хүнд визээ одоо визийн мэдүүлгийн хуудсыг бүглүүлээд тэгээд тухайн иргэнээр ярилцлага хийгээд тухайн иргэнд визийг олгоод оруулна. 1% зурагтай. Тэгээд визийн төлбөр болох. Тэгэхээр аппликейшн бүрийн шаардлагатай тэгэхээр зураг хэрэгтэй юу те? 1% зураг хэрэгтэй болно. За. Маш их баярлалаа. Танд өөр одоо бас сануулж хэлэх юм зүйл байна. Ер нь бол тухайн гаднаас ирэхдээ авиа компаниудад бол тухайн зөвшөөрлөө үзүүлээд явуул илүү төхөмтэй байдаг. Яагаад гэвэл энд бомб дээр виз олох учраас тухайн нөгөө визийн зөвшөөрлийг үзээ явуулчихвал та визийн зөвшөөрлийг тэр үнэрүүгээ илгээсэн байвал би визийн зөвшөөрлийн материалыг өгсөний дараагаар надад ахад визийн зөвшөөрлийг буцаагаад онлайнаар явуулна тийм. Тэгэхээр би тэрийг цаад хүндээ хөргүүлчих. Жуулчж байгаа иргэндээ өгөхөөр онгоцны буудлууд дээр үзүүлээд бүртгэлээр нашаа хийгээ явуулчих гэсэн. За баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Гэж үйлчлээ. Өнгөрсөн оног энэ онтой харьцуулахад бол 18 оны яг бүтэн нэг жилийн байдлаар бол 100 манай буян тухай бомбт дээр
150-ад орны 6500 гаруй иргэдэд буян тухай бомт дээр виз олгосон тийм тооцоо байна. Өнөөдрийн байдлаар энэ оны эхний 6 сарын байдлаар бол 120-ад орны 1540 орчим иргэнд виз олгоод яг өнөөдрийн байдлаар виз олгосон байдалтай байна. Тийм. Виз авахгүйгээр буцах тохиолдол бол бас байдаг. Энэ яагаад вэ гэхээр уг виз олох журам дээр юу гэж байдгүй гэхээр Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар болон консулын газар байхгүй улсаас ирж байгаа тухайн улсаас ирж байгаа гадаадын иргэн Монгол улсын хилийн бомч дээрээс виз авахдаа 14 хоногийн өмнө нөгөө визийн зөвшөөрөл авсан байх шаардлагатай учраас тэрийг аваагүй тохиол шууд визгүй ороод ирсэн тохиолдолд бид нар бол шаардлага гаргаж буцаадаг. Зөвшөөрлийг бол эндээс урьж байгаа иргэн болон өргөч аж ахуйн нэгж байгууллага нь манай байгууллага дээр тухайн иргэнийг Монгол улсын бомт төр ирэхээс 14 хоногийн өмнө манай дээр хүсэлтээ гаргаад визийн зөвшөөрлийг аваад бүх юм жин там болсон хойно тэр хүн наашаа ирэх боломжтой. Яг ингээд үндсэн тийм одоо жуулчнаар улс улс дамжаад явж байгаа хүмүүс тухайн бомт төр ирсэн тохиолдолд бид нэр тухайн хүнтэй ярилцлага хийгээд хаана ямар буудал одоо захиалга өгсөн байдгийг хизээ буцах билетийн үзэн захиалсан буудалтай нь холбогдно. Тэгээ тухайн иргэнтэй ярилцаад тухайн иргэнд бол 7 хоног байна уу, хэд хоног байна, 10 байна, 14 хоног визийн хугацаа мөн энд нөгөө аялын компаниудаа ямар төр ямар хөтөлбөр байдаг тэрийг бүхнийг бид нэр ярилцаад зохио ангиллын жуулч англи визийг өгөөд оруулдаг тохиолдол байна. Гадаадын иргэн харьяатын газраас аялал жуулчлалыг дэмжих, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс визийн зөвшөөрлийг цахимаар гаргах боломжийг бий болгосон байна. Иргэд хүсэлт гаргахдаа e-visa цэг эмэн хаягаар хандах боломжтой. Гол анхаарах асуудал нь бичиг баримтын бүрдлийг хангасан байх хэрэгтэй. Хариуг ажлын 3 өдрийн дотор цахимаар болон утсаар мэдэгдэнэ. Харин бүлэг жуулчид улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу визийн хураамжаас 50% хөнгөлөгддөг зэрэг жуулчдыг дэмжих бодлого барьж ажиллаж байна. Таны мэдвэл зохих хуулиас гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай визийн зөвшөөрөл олгохоос татгалзах, визийг хүчингүй болгох. 5.1 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр визийн зөвшөөрлийг олгохоос татгалзана. Гадаадын иргэн визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 1 сарын хугацаанд зөрчлийн тухай хуулийн 16-гийн 2-т заасан зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн. Монгол улсад зорчих зорилгоо тодорхойлж чадаагүй. Виз олгоход шаардлагадах бичиг баримтыг гаргаж өгөөгүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн худал мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөгүй. 5.2 Визийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно. Визийг хуурамчаар үйлдсэн, уригчийн үндэслэл бүхий хүсэлтийг харгалзан, тагнуулд цагдаагийн байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн, визийн хуудсан дээр бичлэлт тэмдэглэгээ алдаатай албадан гаргаж байгаа, визийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүй олгосон, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн виз оршин суух зөвшөөрөл мэдүүлсэн, оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон болон хугацаа дууссан. 5.4 Визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд визийн зөвшөөрөл хүсэгч 30 хоногийн дараа дахин хүсэлт гаргаж болно. За эрх зүйн хөтөч хуулийн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар жуулчин английн визийг агаарын замын бомтоос хэрхэн яаж ямар журмаар авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Тэгээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн ээлжид нэвтрүүлгээрээ уулзцгаая. Баяртай ирхэм үзэгчтэй.